Одоо ард түмнийхээ өмнө би өөрөө Монголын тусгаар тогтнолоос урахгүй мохгүй гэдгээ андгаалж байна. За үүнийгээ ч гэсэн хааны өмнө өөрийн биеийг би андгаалж байна. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөнх тэнгэр бурхад сахиус нарын таалан сойрхсон эл өдөр Монгол шин төр үүсч дархан цаазаан тогтов. Одоогоос яг 1 жилийн өмнө буюу Ноднингийн өдөрт Чингисийн төрийг мандуулах номын хормыг Төв Гандандаан зохион байгуулъя гэд авралын дээд орноо зорин ирсэн ээжүүд цэрэг цагдаагийн хүчинд туугдаад явсан бол Гандангийн дааман хаалгаар чирэгдээд гарч ирсэн бол өнгөөх хэзэн хариуцах төр хамгаалах засаг үгүй золбон ард шиг зовлонгоон дааж ядан явсан бол зовлонгоон дааж ядах зам олноо яаж аврах учраа олохгүй аргаа мэдэхгүй төвдөж сандарч байсан бол та нараас одоо бөө найдлага байгаа ерөөсөө. Энд тэгж та нар ингэж шууд басбал гэж. Одоо шүү дээ хийчихсэн юмсаа. Манай багш яг яргаж байгаа хүнийг Монголын ард түмчин зовлонгоо даахгүй дийлэхгүй болчихсон. Та нар зовлонгоос ангижурна гэдэг өнөөдрийг хүртэл итгэдэг хүлээсэн. Тэгвэл өнөөдөр зовлон улам өсөд байхад одоо бид нар яг хөө ирэх цаг ингээ бүгдийг гаргах гэж харъя. Ингээ бүгдийг гаргахгүй цогцоллоо. энэ удаа байдал өөр болсон. Хөх орт Монгол хүний халдаршгүй дархан бат байдлыг Амиаран батлан даасан сүрлэг Монгол залуусаараа ахлуулаад хүчрэх Монгол эрчүүдээрээ хүрээлүүлээд Монгол ээжүүд бид чинь сүр жавхлангаан бадруулан Төв Гандандаан очих нь. Харин түүний урд өгтөр болгоод цэг цагдаагаар хамгаалагдсан тэнд орогдох их нүгэлтнүүд та нараас нэг зүйлийг асууя. Та нар аль төрийг дээдлэх вэ? Одоогийн энэ төр нэртэй Хятадын засгийн газрыг дээдлсэн чигээрээ Ноднингийн янзаараа байх уу? 6 сарын 15-ны өдөр бол одоо ийм Чингисийн төрийг мандуулах номын хормыг хийн гэж ингэж ийм бас дахин бичих өгсөн юм байна. Ер нь бол үндсэн хуулийн бусаргаар төрийн эрхийг авах гэсэн нэг ийм одоо үндсэн хууль зөрчиж байгаа, халдж байгаа юм байгаа. Харгислыг дэврэгч та нар төрөөн дээдлж байна гэд Хятадын харгис бодлогыг гүйцэлдүүлэн Монгол ээжүүдийг дахиад харгисалж чадах уу? Одоо та нар тэгж барах уу? Та нар аль төрийг дээдлэх вэ? Дахиад асууя. Хар Хятадыг дээдлсэн чигээрээ харгислыг дэврэгсэн чигээрээ байх уу? Эсвэл энэ өдрөөс өөрчлөгдөн хөх Монголоо дээдэлж энэрл нэгүүлсдийг дэлгэрүүлэх үү? Энэ хоёр замын алийг сонгох вэ гэдэг сонголт та нарын өмнө тулж ирээд байна. Хөх орт Монгол хүнээ дээдлсэн шин төр 2022 оны 6 сарын 14-нд үүсэн байгуулагдсан. Мөнх тэнгэр бурхад сахиус нарын таалан сойрхсон эл өдөр үүсэн байгуулагдсан шин төрөөрөө хамгаалуулаад ээжүүд бид энэ удаа сүр жавхлангаан бадруулан Төв Гандандаан очих нь. Хөх орт Монгол хүнээ дээдлсэн халдаршгүй дархан цаазад төртэй эзэн хүн ямар байдгийг энэ удаа харуулах нь. Тэгэхээр цэрэг цагдаагийн хүчээр хамгаалагдсан Төв Ганданд орогнох их нүгэлтнүүд та нар энэ ариун хүчинд сөгдөж мөргөөд аврал ирэн гарч ир. Энэ цагаас хойш та нар цэрэг цагдаагаар хамгаалагдсан оройн дэд шүтээний оронд минь орогно гэвэл тэр хөг нь өнгөрсөн. Яагаад гэвэл та нарын тэр их гэм нүглийг эсхэн цэрлүүлэхээр мөнх тэнгэр зарилгаан буудгасан. Тэр зарилыг Монгол эрчүүд баталгаажуулан дархан цаазаан зарлан тунхагласан. Тэр цаазын өмнө зэвсэглэл устж цэрэг цагдаагийн хүчин сарниж үгүй болно. Учир нь хөх орт хүмүүн бидэнд хүнээр бороохоо хийж хүний гараар могоо бариулах ухамсар сэтгэхгүй байдаггүй. Хөх орт Монгол хүмүүн бид Тэнгэрийн хүчийг биедээ оршоож Тэнгэрлэг эрчмээр орчноо хамгаалдаг болохоор цэрэг цагдаа эмнэлэг шорон гямдан үгүй эмгчингийн орныг
Энэ газар дэлхий дээр үеэс үед байгуулсаар ирсэн юм. Гэтэл та нар хамаг амьтныг авраач гэж өргөсөн Монгол түмний өргөлөөр Монгол эрчүүдийг бороохоо болгон хөлсөж, Монгол ээжүүдийг харгислуулад хүжил гүтгэлэг худал хуурмгийн үр уурхай болж хавцсан өөртсөн бүхнээрээ нүгэл үйлдүүлэгч та нар Деваажин байсан Монголыг там болгож хувиргасан. Үхэж чадахгүй болохоор амьдрч байна гэж байна. Тийм ээ, залуучууд үхэж чадахгүй байгаа учраас залуучууд Үхэж чадахгүй болохоор амьдарч байна гэж. Ингэж Тэнгэрлэг Монгол залуус энэлж шаналж, ийм байдлаар жил бид нар тэсч чадахгүй гэд энэ хавар тэмцлээ эхлүүлсэн. Үнэхээр ч тийм. Ийм байдлаар үнэндээ энэ жилээс цааш тэсэх аргагүй төрлөө. Монголчуудад хүчээр шахсан хятад вакцинаас гадна хятадуудын гараар дамжсан мал махнаас ордож монголчууд үе олноороо хяарч дуусах дээрээ тулаад байна. Амь нас, эрүүл мэндийн бодсон хүн ард энэ бүх хор хөнөөлийг эсэргүүцэн уймжуймж эцэст нь дахиад л худал хуурмагт сөгдөж чимээгүй болсон. Худал хэд тавмгайлсан энэ хүнд хэцүү цаг үед нэгэн шииртэй монгол эр худал хуурмагтай хүчээн үзэж шантсаа сорьсон байдаг. Тэр үнэн гэдэг имийг эрж хаагаад ерөнхийлөгчтөн одоо за үнэн энэ байна миний Монгол улсын төрийн тэргүүнэ гэдэг үнэн хамгийн том бэлгийг барих гээд энэ хүн элгээрээ мөлхөд байж байгаа амаараа шороо өмхөд байж байгаа энэ ард түмнийхэн байдлыг биеийн хэлэмцээрээ илэрхийлээд ингээд элгээрээ мөлхөд энэ талбайд хоёр хонж байна. Бас өчигдөр нилээ мөлхөцсөн. Өнөөдөр өвдөг дохой маань дөрвөн мөч маань маш хүндүр болсон байна. Тэгээ хотлын хоншоор маань энэ цементэн дээр тэр чигээр ургадчих шинжтэй. Тэгэхээр нөгөөдхийг аваад ингээд яг одоо бүсэндээ гавшуулчлаа. Энэ хүн үнний эрэлт явж байгаа энэ үнэ олох болж өгөл үнэ одоо төл дээр босоод үнэ энэ байнагаад ерөнхийлөгчтэй гардуулчих юмсан гэсэн сайхан зорилготой юм байна. Малын бэлчээрэн орхиод үнний эрэлт гарсан түүний араас малаа маллаад амьдрах харахгүй төрсэн малчтын цуваа нийслэлийн зүг хөвөрсөөр энэ зунтай иймэрхүү байдлаар золгосон. Энэ засгийн газар заавал энэ Сүхбаатарын талбай дээр цус үсгийг хүсэж байгаа бол бид цусыг үзүүлнэ. Заавал цогцос хүсэж байгаа бол бид нар цогцыг өгнө. Өөр арга байхгүй. Монголын хамгийн сүүлчийн үнэн шүү. Эннээс хойш үнэн Монгол дахид тодорохгүй. Хэрвээ энэ малчтын маань өнөөдөр Монгол эх орчин байхгүй болчлоо гэдгийг энэ би сэтгэлээрээ хилэмжээрээ хэлж гэн 30 жил чимээгүй гипсэн штэ. Малчд өнөөдөр хоол өгөөдгөө бензин маслихаа өртгийг багсгаад өгөө гэж юу ч гуугаагүй штэ. Өнөөдөр энэ суурьшилд байгаа ах トゥ ус ч гэсэн та бүхэн өнөөдөр хордож өгч дээ штэ. Хин хордуулж байна. Эх орчин өгөх гэж штэ. Газар шараач нь тэрчгээр юм байхгүй боллоо. Бидний газрыг эдгээр лиценз нэрээр худалдсан. Бид очих газар байхгүй учраас бид эндээ л байна. Өөр арга байхгүй. Нэг бол энэ их тэнгэрийн амаа чөлөөлж өгөө. Тэнд ч очиж малаа маллаа. Малын бэлчээргүй болсон малчид малын бэлчээргүй болгосон хүн сүргийг хариуцсан маллахаар их тэнгэрийн амндан эцэст нь ирэхээр болсон байна. Худал үнэнд гүйцэгдэж төр нэртэй тонуулчид бурхан заяат малчтад зайгаан давж өгөхөөс өөр аргагүй турсан байна. Үнний эрэлж шииртэй монгол эр сүүлчийн үнэн энгээд туйлын үннийг тунхаглахаар сүмдэн очтол туйлын үннийг номлох ёстой тэрл газар түүнийг хүлээж авсангүй. Төрийн ордонд бас нэг орж үзлээ. Төрийн яаманд бас орж үзлээ. Монголын үндэсний олон нийтийн телевизэд бас орж бас үзэл бодлоо хаалцаж үзлээ. Нэг л газар хүлээж авсангүй. Бусад бүхий л албан газар, төрийн ордон, яам тамгын газруудаар нэвтрэлцэж болсон тэрээр бурхад чуулан буй хэмээн итгээд очисон газраасаа хөөгдөд гарсан байна. Бурхан багшийн их дүүчин өдрөөр. Өнөөдөр бид нар бас л итгэл үнэмшил байгаа учраас бас тэр буурлуудын маань ариун сүнс бууж ирж байгаа учраас би тэнд үүмэн самуун тарихыг үнэхээр хүссэнгүй. Тийм. Харин энэ симхийг бугч өтгөрүүд овжин ашиглаж бурхан мэд олон тахигдаад зан олныг зовлонгийн балчигт живүүлнэ. Дэлхийд таахгүй тэр их нүгтийг нь гэсгэн цэрлүүлэхээр мөнх тэнгэр зарилгаан болгосон. Мөнх тэнгэрийн тэр зарилгыг монгол эрчүүд цааз болгон дарахалж Монголд хэд даварсан хингойч байсан арсалтанд тулах болно гэдгээ зарлан тунхагласан. Хэдий тэмч
Монгол эрчүүд угаасаа инэрл нэгүслийн эзэд юм болохоор өршөөл журмыг туйлд нь туртал баримталдаг юм болохоор та нарыг энэ удаач мөн өршөөн хэлтрүүлсэн байна. Учир нь дэд төрийн цааз хэдий хатууч түүнийг зөөлрүүлэн эв нэгдлэр зөөлрүүлэн газарт буулгах томхог бичгэн гаргаж түмэн олондоо сойрхолсон. Тэр томхог бичигтээ тэнгэр тэрслэгчдтэй тэнгэрийн мэдлэр зөвшөлдсөх цагийн тохиол бүрдсэнийг таниулсан байна. Тэгэхээр та нарт завшаан тохиож Монгол эрчүүд та нарыг гисгэн цэрлүүлэхгүй нэ. Харин энэ өдрөөс та нарыг номонд оруулж засан тохиолох нь. Тийм болохоор та нар энэ ариун хүчинд сөгдөж мөргөөд аврал ир. Монголын агуу ард түмнийг авралын дээд оронд нь урин залж өөд нь өргөмжлөн шүд. Ингээд энэрн нэгүүлсэх ухааныг энгийн ард олноос суралцаж буйны мөрд ор. Ингэж 10 хар нүглийн үйлээ дэвжиж 10 цагаан буйны мөрд орж буйныг дэлгэрүүлэн даян дэлхийг тохиолох их үйлсэд хүчин зүтдэг. Тэр биеийн чимээс 6 хоногийн гойшуу эрдэмэрийн чимбэл 100 жилийн гэр шүү. Намаа болон нөхөдмөн эрдэмийн далай удаарай. Олны төлөө эмэлсэн сэтгэл, төмний төлөө зорьсон зоригоор бурхтын игмэн зэрэгцэн очиж бурхан хэмээн тахигддаг юм бол миний Монголын ард түмэн тэр чигээрэн ариун язгуурт агуу хүчрхэг бурхтаа. Тиймээс л аврал эрен тус тусын бурхтаан залбирэн дуудах дэлхийн хүнзэн дэрэгдийн бурхнаа агуу хүчрхэг Чингисийн Монгол хэмээн саял таньж өргөлийн дээдэн барин биднийг зорин ирэх гээд 100 сая жуулчдын сураг чигтэлсэн байна. Ингэж өвгдийн өвлүүлсэн өв их хөрөнгө өнөө цагийн бидний хураасан хур их буйны хүчээр миний Монгол өргөл мөргөлийн орон болж 100 сая дэлхийн хүн ардад 3 сая монголчууд бид хүн чанар хүчрхэг оршин аргыг зааж сурах нэ. Дэлхийн ингэж Монголоос суралцаж Монголын өв соёл түгэн дэлгэрснээр хүн чанар дээд ёс зүй дэлхийд хэвшил болж хамар амгалангийн алтан зуун амгалант Монголын эрен үе эхлэх нэ. За ингээд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэ монголчууд бүгд ташуураа барьж байна. Монголын хүмүүн хүн төрлөختөн, монгол хүн, монгол газар шороо, монгол өв соёл, үүнээс хойш дархаглагдан цаазтай хамгаалттай энэ ташуурын дор авах. Энэ ташуур нь өөрөө үнний хүч оршиж байгаа. Тэ? Зөвийн хүч оршиж байгаа. Тэгээд эцэг өвгдөөс уламжиж ирсэн тэр тэнгэрийн зарлиг оршиж байгаа.